баярлалаа. За үндсэн чиглэлийн төслийг бол дэмжиж байгаа. Нэлийн сайн хийгдсэн байна. Гэхдээ хамгийн гол нь бол хэрэгжих нь чухал. Энэ дотроос манай хөрөлсөх хэрэггүй сайд бол 3-4 том зорилтыг бол бас зөрөгтэй дэвшүүлээд явж байгаа л да. Тэр зорилтууд нь бол энэ дотор тусгагдсан байна. Тойл бол нефтийн үйлдвэр, нефтийн бүтээгдэхүүнийг бол дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэж. Энэ бол маш том зорилт. За хоёр дахь нь бол эрчим хүчээр өөрсдийн үйлдвэрлэсэн эрчим хүчээр дотоодын хэрэгцээг хангана гэж. Одоо манай баруун 3 аймаг бол Оросоос өндөр үнэтэй эрчим хүч авч байгаа. Эрчим хүчний эрх мэдэл бол тэдний гарт байгаа. Нэг л өдөр унтраагийн бол унтраачихна. Аюулгүй талаас ч гэсэн өөрсдөө хангавал маш сайн. Эрдэнэ усан сахилгаан станцыг барихаар ингэж явж байгаа. За 3 дахь том зорилт бол гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо хангана гэж. Энэ 3 том зорилт бол маш том зорилт. Тэгээд зөрөгтэй дэвшүүлсэн зорилт гэж би ингэж үздэг. Хэрвээ энэ 3 том зорилтыг хэрэгжүүлж чадах юм бол манай улсын эдийн засаг бол нэг шат ахна. Нэг шат ахна маш том зорилт. Тэгээд энэ зорилтыг бол энэ 5 жилийн үндсэн чиглэлд орсон байна. Яг энэ 5 жилийн хугацаанд хэрэгжих бүрэн боломжтой юу? Боломж байна уу? Ер нь үндсэн чиглэлд бол хэрэгжүүлнэ л гэж бүгдийг оруулсан л байлаа. Гэхдээ маш том ажил шүү дээ. Нарийн тооцоо судалгаа зарим ажлууд эхэлсэн байгаа бид нар мэдж байгаа. Гэхдээ маш чухал ажлууд гэдгийг бол маш сайн ойлгож байгаа. Хамгийн гол нь энэ 5 жилд хэрэгжээ дүрдэн өгчгөө гэдгийг би асуумаар байна. Баярлалаа. За, оюун эрдэнэ сайд хариулъя. За бидний хувьд бол нэлээд тооцож үзэж сангийн хаамтай тооцоогоо нийлж за бусад одоо хувийн хвшлийн ч гэсэн зарим одоо томоохон бас хувийн хвшлийн удирдлагуудтай уулзаж эдийн засгийнхаа төслүүдийг өмнө талд нь гаргаж аль болохоор эхэлж бид нөгөө буцаж мөнгө төлхөө олох за илүү одоо нэмэн өртөг шингээх тэднийг дэд үтцээр холбох энэ нь одоо жишээлбэл экспортын бүтээгдэхүүний үн ханшинд нөлөөлөх эдийн засаг тэлэгдэх ийм төслүүдэд урд талд нь гаргаад ингээд хэрэгжүүлэх бол бүрэн боломжтой гэж ерөнхийдөө үзэж байгаа. За тэгээд бас томоохон асуудлуудаа засгийн газрын үйл ажиллагаа болон үндсэн чиглэлээр тусгаад бусад одоо бас олон ажлуудыг яамдуудын одоо төлөвлөгөөнд тусгаад ингээд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол хэрэгжих одоо бүрэн боломжтой. Хэдийгээр одоо бид нар эх 4 жилийн хугацаанд томоохон одоо зээлүүд төлөх ийм асуудлууд байгаа. Дэлхийн нийт цар тахалтай байгаа. Энийг одоо дэлхийн том хөгжингүү улсууд хүртэл юу болохыг төсөөлж чадахгүй байгаа ийм амаргүй орчинд байгаа ч гэсэн бид нар л одоо төвшүүлэн тавьж байгаа зорилтуудаа бол хэрэгжүүлнэ гэдэг ийм одоо итгэл үнэмшилтэй байгаа. Энэ дээр ч гэсэн бидний хувьд энэ хавсралтууд гаргаад эрсдлийн үнэлгээ ч гэсэн бас хийж үзэж байгаа. За одоо мэдээж их хурал дээр бас ажлын хэсэг гарнаа. Ажлын хэсэг дээр бас яг энэ ингээд шахацсан ерөөхдөө бас нилээдгүй их тийм тооцсон байгаа зүйлүүдийг бас хит ингээд нэмчүүл гэдэг бас юм эрсдэл бол байгаа. Мэдээж энэ бол их хурлын онцгой бүр эрхийн асуудал. Гэхдээ энэний дараа бас дахиж нэг тийм одоо сууж тооцох ийм бас боломж бол гарах болов гэсэн ийм бодол байж байгаа. Ер нь бол мөрийн хөтөлбөр бол одоо смарт гэж яригддаг тодорхой хэрэгжгүйц хэмжигдэхүйц хугацаатай хин хийх үү хизээ хийх үү гэдэг нь тодорхой ийм л байх нь зүйтэй болов гэж бас оруулж ирж байгаа. За энэ нь яг бас ингээд шүүмжлэгдээд бодлогын асуудлууд цөөхөн тусгагдсан байна. Дандаа объектууд тусгагдсан байна. Ер нь дандаа гол ажлууд битсэн байна гэдэг ийм одоо шүүмжлэл бол мэр зэрэг гарч байгаа. Гэхдээ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нэр нь өөрөө. Үйл ажиллагааны хөтөлбөр гэдэг бол хэрэгжих үец үйл ажиллагаанууд байна л гэсэн үг. Тийм учраас бодиттой төслүүдээ гаргаад түүн дээрээ үндсэн чиглэл дээрээ энэ төсөл хэрэгжснээр ажиллах хүчний хувьд, эдийн засгийн хувьд ямар үр нөлөөтэй байх вэ? Ямар индикатор шалгуур үзүүлэлтэнд нөлөөлөх үү гэдэг асуудлуудыг бол үндсэн чиглэл дээр илүү их тийм тусгасан ийм заагтайгаар одоо авч үзсэн байгаа гэдгийг бас тань тайлбарж хэлхийг хүсэж байна. Хэрэгжих бүрэн боломжтой. За, Бочоргол гүшүүн асуулт асууя.